Хамт ажилладаг эгч маань 4 хүүхэдтэй өндөр өтгөн гэр бүл. Нөхөр нь хаяа хөдөө ажиллаар явхад 4 хүүхэдтэйгээ тавуулаа гэрээ сахиад үлддэг гин. Нэгэн орой тавуулаа унтахаар гэрийнхээ баруун зүүн 2 жигүүрт 2 том хүүхдүүдээ ор засч өгөөд харин эгч өөрөө 2 багыг аваад газар унтаад өгөв. 2 хүүхдийнх нь нэг нь хүнээс тэрвэрч хүнд тэрвэрлж унтах дургүй бөгөөд эгч хамгийн багыгаа урд өвөртөө хийгээд ард нь хүнээс тэрвэрлэх дургүй хүүхэд нь унтсан гэсэн. Гэтэл шөнө унтаж байхад нөгөө тэрвэрлэх дургүй хүүхэд нь эгчийн араас бүнжгэнтэл чичрээ тэрвэрээ тавсан гэсэн. Ээжээ, тэр булангаас масктай хүн наашаа хүрээ тэр мөлхөө алгуур наашаа төх гэж намайг дуудаад байна гэд уйлгнаад байхаар эгч миний хүү зүүдэлж байгаа юм гэд тоолгүй өнгөрч. Хэсэг хугацааны дараа хүүхэд нь бүр чанга уйлаад ээжээ масктай хүн намайг дуудаад байна штэ гэд орилоод босоод ирсэн гэсэн. Эгч ч айж байсан. За юу л болов гэд бушуу гэрлээ асаад охиныгоо унтаж байсан зүг харахад юуж байгаагүй гэсэн. Айж суусаар өглөө болгонгоц бушуу урд дэнжинд байдаг бөөгийн гэрт очиж учрыг асуудалгүй. Яг хэдхэн өдрийн өмнө бас урд айлын 3-т ийм болсон байна лээ. Залуу ихнэр 2 сургуулийнхаа насны хүүхэдтэйг амьдардаг. Орой унтаж байхад хүүхэд нь ээжээ ааваа хохмоо толгойд хүн тэр болон зогсоод намайг нааширгээ дуудаад байна гэд үйлсэн гэсэн. Игчийн хүүхэд нас бачир байсан болохоор хохмоо толгойг мэдэхгүй масктай хүн гэж хэлсэн байж. Гэтэл бүү урд жалганы тэнмээс савдаг хүүхдүүдээр жаахан наацсан байна. Би аргалж эндээс зайлуулна гэж жижиг хэмжээний зан үйл хийсэн гэдэг. Тэг их чих дамбад байдаг гэж. Манай лагаар 2 давхар байшинтай. Зун нь дээд давхраа нэгээд өвлөн хаагаад хүн гаргадгүй. Бас дээд давхарт хүн алхахаар доод давхрын таац дуулж мэдэгддэг. Баг байхаас хойш тийм байлаа. Бас юмч мэддэггүй байж. Хэдэн жилийн өмнөөс л дээд давхрыг хаахаар үе тэнд хүн алхах чимээ сонсогддог болчихсон. Заримдаа ганц 2 алхааны чимээ, заримдаа бүр хурдан яг гүйж байгаа юм шиг чимээ гарна. Чимээг нь сонсохоор яг жаахан хүүхэд шиг. Нэг үйл орой бүрхий болчихсон үед дээрээс юм авах хэрэг гараад шатаар өгсөд хаалгаа хальц өгөөд гэрэл тусгаад шагаатал жижигхэн хөхөнгийн хөл яг урд ургүйгээд явчихсан. Тэр үедээ зог тусаад босч буугаад арай тодонгийн гэрэл аваад дээшээ гартал. Яалтч үгүй тахны цонхны цаана нэг жижигхэн төрс найс цаашаа хөдлөөд байж байлаа. Тэгэд гэс юм авчгаа доошоо буугаад хаалтаа дөнгөж хамагц яг дээрээс нэг юм дэвсээд өөр тийшээ гүгээд явчих чимээ гарсан. Тэр оройн зүүдэн жижиг зэвхий өнгөтэй хүүхэд хамт тоглоёг шүнжин араас инээж хөөж билээ. Нэг тийм 2-3 та болов гэмээр хөв өнгөтэй. Хамгийн сонин гадаа харанхуй сууж байхад хашааны цагуур бас л тийм гүйх чимээ гардаг. Тэгээд гэрэл тусгаад харахаар юуч байхгүй. Заримдаа хашааны хаалганы доод завсар бас яг тийм хөхөнгийн хөл харагдаад өнгөрдөг. Ер нь ганц гэрт ч гүлгүй хөдөө явж байхад хүртэл замын хажууд хүүхэд эсвэл хүүхэд төрсэн эмэгтэй хүн зогсож байдаг. Тэгээд өнгөрөөд толон тарахаар зарим нь байхгүй, зарим нь бүр эвгүй араас хөөж гүйдэг. Өөрт тохиолдод байгаа явдлаас хуваалцъя гэж бодлоо. Хүн ядархаараа гэрлэн бүрхүүлэн сулгардаг. Түүнийгээ дагаад янз бүр юм харагдаж эхэлдэг гэж үний юм шиг байгаа юм. Жилийн өмнө шахуу юмда зуны сэрүүхэн тэргэл сартаа шүн байсан юм. Хэд хоног ажил хийхдээ сөрхий ядарсан амтан эртгэн орондоо ороод хажуулаад авлаа. Ямар ч л байсан нам унтсан байсан. Гэтэл шүн дунд би нэг л эвгүй болоод цочоос эртэлж жижигхэн тохоо хэрийн өндөр харс өдөр яг орны өмнө зогсож байсан. Нойрмолоод хий харвуугээд нүдэн ухаад харах хооронд
харанхуй дуусаад алга болчихсон. Энэ явдалд би нэх ач холбогдол өгсөнгүй ядраад л хийм хараа биз гэж бодож байсан үгүй юм шиг байна. Саяхан бас шүн дунд сарны бүдэг гэрэл цонхоор тусаад орчны юмс ялгахдагтайгаа харагдаж байсан санагдана. Хүү маань хоёроо хурж байгаа юм. Гэтэл тэр шүн их эвгүй зочиж уйлдсэрсэн. Хүүгүүд уйлах чимээнээр нүдэ нийтл хүн юм уу юм нь мэддэхгүй хар сүдэр хөл хав зогсчихсан дээрээс тонгоогоод харж байсан. Хамгийн эвгүй нь их урт байсан. Бараг л 3-4 м орчим байсан байх. Намайг сэрээд харах хооронд тонгоогоо дээрээс харж байсан сүдэр агшаад энгийн хүний өндөртөө болоод үүдний харанхуй хэсэг рүү уусчихж билээ. Хин янзаараа шүн дунд цочид сэрхээр заавал нэг сүдэр нүдэнд тусна. Над чиг ийм харж байсан хүн байдаг болов уу? Би ч хэр баргийн лам хар болоод байдаггүй болохоор өөрөө ч тоохгүй байгаа юм. Би Японд ирээд 6 жил болж байна. Өмнө нь сүнс сүдэр байдаг гэдгийг итгэдэггүй л байлаа. Дотор байр тухгүй санагдаад гадуур байр түрээслэхэр болсон юм л да. Гайгүй чинтэй тохилог давгүй гэвч жаахан муухай нэрхтэй байр байхаар нь үнэн гайгүй юм даа гэд найзтайгаа амьдрахаар шийдээд нүүж орсны дараагаас амар зүйл тохиолдож эхэлсэн. Ер нь шүн унтаж байхад хаалга онгоочдог. Хаяа нойлын ус өөрөө татагддаг. Миний өрөөний цонх өөрөө онгоочдог заримдаа хүн уйлаад байгаа юм шиг сонсогдох гэдэл сони юм болдогч янз бүрийн юмд итгэдэггүй болохоор тоодоггүй байлаа. Нэг удаа жаахан уужсан гэртээ ороод иртэл өрөөний хаалга онгорхой гэрэл нумтраастай. Нүүж ороод удаагүй тул хөшиггүй цонхоор нь годомны гэрэл тусаад манай найз миний орон дээр цаашаа хараа суужсан юу ч юм амандаа буфнаад байж байгаа нь харагдсан юм. Нэг их юм бодлого унтахгүй юу хийж байгаа юм гिचгээд 0 орж нүрээ угаачхад эргээд гараад иртэл байдаггүй. Гинэт сонь санагдаад багий гээд орилтол гал тогонд юм тачигнаад хүн алхаад байхаар нь хүн алгаа ичих юм гээд очтол хинч байгаагүй. Зүрх пал хийгээд яахаач мэдэхгүй зогсож байтал найз гаднаас түлхүүрдэд ороод ирсэн. Айгаад болсон бүх зүйлээ хэлтэл мань хүн итгэдэггүй. Тэр шөндөө ууснаас л боллоо гэд өөртөө итгүүлээд унтсан. Хэд хоногийн дараа дэрлүүгөө орох гэж явж байхдаа цонх руугаа хартал яг миний өрөөний цонхон дээр бор цамцтай хүн цонхоор хараад зогсож байснаа цаашаа яваад өгсөн. Найз маань найз охинтойгоо хонно гэсэн учраас гэрт хүн байх ёсгүйг би мэдэж байв. Хэсэг айж зогсноо ямар ч тач ороод үзээгээд хамаг мэддэг маань нэгзмээ уншаад орсон бас л хүн байгаагүй. Өдөржин ажиллаад ядарсандаа унтаад өглөө. Унтаж байтал гинэт хүн мэгшиж уйлаад байх шиг санагдаад нүдийн нийтл цонхны тавцан дээр өнөх сүгүй чинь өвдгөө төврээ сууж байдаг юм. Тийм гэж хэлхийн аргагүй хүн хэлбэртэй, сексисэн өстэй. Цаанаас нь гэрэл тусч байсан болохоор царай нь харагдахгүй. Гэхдээ яалтчгүй сүнс байсан. Хүн чинь тийм юм харахаараа орилж чадах юм байтугай хөдөлж чаддгүй юм байлээ. Шоконд ороод амьсгаадад өндөх гэтэл нөгөө сүгээ чинь над руу нэг харснаа. Чихт дүлжиртэл муухай чарлаж орлоод над руу маш хурдан ойртоод би айж орлоод нэг мэдсэн би ухаалтчихж. Найз маань намайг алхтаа сэрэж байна. Бүүн айцтай шуурс чирээ тэр цонхон дээргээд ойрлоод хамаг хараалаа урсгаад эндээс нүүгээд найзтай хэлтэл. Чи чинь орж ирэхэд учиргүй инээгээд илгээ барьж хөхрөөд дуудуулаад сүулдэ бүр ойрлоод авраараа гэд орон дээрээ тийчгнээд байхаар чинь би сая чамайг тавьшруулах гэд байдгаа барлаа. Яагаад байгаа юм бэ? Битгий хүн айлгаад байгаад өөдөөс урлаж байна. Би тгээгүй, би санахгүй байна. Миний санаж байгаа юм гээд шин болсон юм а ярьсан. Одоо шууд гарыг өөр газар хоны гээд найзынхаа найз охинод очиж хонлоо. Маргааш нь шууд нүгэд дотор байрандаа байрладаг болсон. Монголдо ирээд бөөз үзүүлтэл тэр өрөөнд 30 иргэм насны хүүхэн нөхөртөө хуурагдаж гомцондоо амиа орлсон байна. Хөөрхий их л гомдож хүлээдэг байж дээ гэж хэлсэн.
Хөөрхий хүүхэн тэгээд цонхоороо хараад хүлээж байдаг байсан юм болов уу гэд нэг өрөвдөх шиг. Гэхдээ л одоо бодохоор тэр дүр зураг толгойд орж ирээд аймар байдаг. Найзынхаа ярьсан зүйлийг бичиж. Манай найз бит хоёр ер нь л янз бүр юм хардаг болохоор би биедээ иймэрхүү болсон юмнуудаа ярьдаг. Нэг өдөр манайр жаахан халамцуу шүн 3 өнгөрч байсан гэсэн. Гэрлүүгөө алхаж байгаад 10 дугаар хорооллын далангаар өгсөж байхад нь ардаас нь нэрээр нэг имээ дуудсан гэсэн. Мань хүн халамцуу байсан болохоор хинбэгээд эргээд харсан хүн битгий л нохоож байхгүй байхаар нь угийн янз бүрийн юм хардаг болохоор байдал бишсэн мэдээд уус юм нь бараг гараад гэрлүүгөө бараг гүг шахваацсан гэсэн. Яг эргэж харснаас нь хойш араас нэг юм зуураад ч байгаа юм шиг нэг л хүнд оргиод байсан гэсэн. Тэгээд тэр шөнөөс хойш шүн ерөөсөө нойрон хөрөхгүй арай хийж унтахаар хар дараад чихэн хажууд ирэх хэрэгүүлэхээ сонсогддог шиг чимээ гараад тэгээд сэргийд харахаар нэг тийм цэнхэрдүү хэрнээ ногоон онгийн дээлт эмээгийн дүрс халт харагдаад байдаг байсан гэсэн. Тэгээд байн очдог нэг бөөдрөө очиод хэлсэн чинь чи дэрвж явахдаа бөгжөө гэж. Тэр нь манай найз амгаалт байсан юм. Дээрээс нь гүйдлийн цагаар гүйдлийн замд явж тааран гүйдэл дуутахад эргэж харснаасаа хойш нэг эмээний сүнсийг дагуулчихж. Тэр эмгэгний шөнө болохоор манай найзын хажууд суугаад эрхээ эргүүлээд үе манай найз руу нулимж сэрээдэг. Тэгээд нулимхт нь мань хүн сэрээд нөгөө эмгэг халт хардаг байсан гэсэн. Тэгээд засал энтер хийлгээд нөгөө бөө нэг юм руу нулимаад мань залууг жалганд аваачаад хайчгаад яасан ч эргэж харж болохгүй шүү. Нэрээр чинь дуудсан ч бити эргэж хар гэсэн. Тэгээд нөгөөдгөө аваачиж хайчгаад буцаад явсан яг араас нөгөө эмээ чинь хөөй гэд дуудсан гэсэн. Мань хүн ч нуруугаар нь хүйтэйгээ дахиад алхсан, дахиад л нэрээр нь дуудсан гэсэн. Тэгээд дараа нь ахиж хамгаалтаа хийлгээд гайгүй болсон. Ер нь бит хоёрт иймэрхүү чихүүцс хүргэн юмнууд байнга тохиолддог. Энэ явдал 3 жилийн өмнө болсон юм. Өчигдөр тодоос тод зүудлээ. Уг нь зүудлийг уудсан байсан юм. 3 жилийн өмнө орой гэгээ тасрахын алдад Дэнжин мянган зам дээр явж байгаад нэг эмэгтэй гар өргөхөөр навчихсан юм. Ганц 2 өс байсан чинь манай нутгийн бүр манай сумын охин болж таарлаа. Би 10 билүү 11 настайдаа аав ээжтэйгээ сумаасаа гарсан юм. Тэр үед надаас 2 билүү 3 дүүгээд нэг охин чулуун байшингийн цаана эмээтэйгээ хоёулахна жижиг хар гэрт амьдардаг байсан. Жохон зожиг дандаа ганцаараа явж байдаг. Орой болохоор л эмээ нь тэр охиныг чарлуулаад л зоддог. Өнөөх нь айхтар чанга орилдог. Ер нь л их эвгүй чихүүцмээр айл байдаг байсан. Тэгсэн тэр эмэгтэй болж таарлаа. Машины толон царайг нь харахаар надаас 20-30 ич гэмээр хөгшин царай дарагдаад болдоггүй. Уг нь надаас дүүл хүнэлтэй хооломж гэсэн хөгшин хүнийх шиг их эвгүй сонсогдно. Яалтчгүй чулуун байшингийн ард амьдардаг байсан охин мөн гэдэг нь ярианаас нь илт. Эмээ нь 15 настайд нь өнгөрсөн гин. Бид хоёр жаал жуул юм ярьсаар гэгээ тасарсан үед гэрийнхэн гадаа очлоо. Манай дөрөв цай угаад гарал та гэж байна. Татгалзаж чадсангүй. Цоо жонгоолгоод л жижиг шавар байшин руу орцгоо. Өнөөх маань бүгтийгөөд л бөөцгөнүүд л яг л хөгшин шиг харагдаад болтоггүй. Гэрт нь орж суугаад ханан дээрх зургуудыг нь хараад би гэдэг хүн ёстой шоконд орсон доо. Нуруугаар хүүтэнээс чихраад л явчихсан. Эмээгийнх нь бололтой нэг зураг, хажууд нь өөрийнх нь зургнууд байх юм. Хамгийн амар нь одоо үеийнх нь зургнууд ерөөсөө л эмээ. Эмээгийнх нь зураг одооны өөрийнх нь зураг бүр арай дэндүү адилхан. Багийнх нь төрх одоогийн зургнаас нь танигдахгүй өөр. Тэр гэрийнх нь байдал бурхан дахил ороож татдаг бололтой дүнсэн тамхи
Дээл готл энэ төр яг л хөгшин хүний амьдралын хэв маягтай. Би цай залгсан болоод за найз надад ажилдаа ингэж явъя гэсэн чинь за миний хүү 5 хүн дээрээс чихэр аваад яв гэж хэллээ. Саяхан л найз энтер гэж байсан хүн миний хүү энтер гэхээр бүр дотор ар заагаад би хөсч гисэн. Яаж гэрээс нь гарцнаас нь дэггүй юм. Нэг мэтгэл гэртээ ирж гисэн хүс цутгачихсан хөсчихсэн сууж байсан да. Тэрнээс хойш үе имийг зүудэлдэг болсон. Дараа нь нутгийн хүмүүсээс асуухад тэр жил тэр хөгшин гэртээгээ шатаад нас барчихсан. Охин нь шатаасан ч байж магадгүй. Имээгээсээ хойш охин нь харагдгаа болсон гэж сонссон билээ. (2016 оны өвөл манай байгууллагаас зохиосон ажилтай холбоотой бүх ажилчид Улаанбаатар хотын байруудыг хуваарлж яваад байруудаар явсан юм. Тэр үеэр би 2 инженертэйгээ хуваарлагдаж 2 дугаар хороолтын андуудын зүүн талын барилгын 7 дугаар байруудаар явсан. Өвлийн орой 8 цаг болж байсан болохоор гадаа харанхуй болсон байлаа. Барилгын 7-гийн 3 дугаар байранд ортол дээр үеийн байр болоод ч тэрв. Орц нь ямар ч гэрэлгүй. Бас цонх байхгүй байлаа. Бас орц нь модон шалтай, аль нэг буланд нь хүн баацсан юм шиг тийм нэг муухай өнөртэй байсан. 2 давхурд гарах гээд шатаар дөнгөж өсөөд гэлгүй байсан болохоор 2 инженер маань урд яваад харин би хамгийн сүүлд нь араас нь өсөж явахдаа уцсныхаа гэрлийг тусгаад явж байсан юм. Гэтэл хамгийн урд явж байсан ажлын залуугийн өөдөөс 12 эсвэл 13 орчим насны эрэгтэй хүүхэд гүгээд гараад ирсэн. Манай ажлын залуугийн цаагуур зүрж байгаа гэхэд ямар ч дуу шууч байхгүй. Бас царайн сайн харагдахгүй. Хөх гүрдэгтэй улаан өмдтэй хүүхэд байсан. Тэгээд яг миний урд явсан ажлын ахын цаагуур шатаар бууж байгаа нь бас хажуугаар нь зүрж байгаа нь урд халахж байгаа хүний суган доогоор маш сайн тодорхойтож байлаа. Тэгээд би бодохдоо хажуугаар зүрхэндээ гээд бууж ирж байгаа хүнийг харах гээд гэрлээ тусгатал юу ч байгаагүй. 2 эрэгтэй хүнтэй явж байсан болохоор айн энтер гэж байхгүй мэлээ. Харин маш их гайхсан. Нэг эрэгтэй хүүхэд гарч ирээд миний хажуугаар зүрхтөө юу ч үгүй алга болчихсон. Гэж хэлвэл бас манай хоёрыг игүүцэх байх гэж бодоод гарсан хойноо хэлтэл маш их гайхаж юу гэхээ мэдэхгүй байсан. Ямар хүүхэд байсан энтергээд надаас асуугаад чи сүнс харсан болов гэж байсан. Тэр үеийн зарим байрнууд ямар нэгэн байдлаар амиа алдсан хүний сүнс шингэсэн байдаг болов уу? Ямар ч байсан барилгын 7-гийн 3 дугаар байр сүнстэй. Манай байгууллагын нэг ихч ажлаар 120 мянгатын 12 давхар нэг байранд орж нэг айлтаа уулзах хэрэгтэй байсан юм байна л да. Тэгээд орой болчихсон лифтэн зогсчихсан байсан болохоор шатаар нь дэшээ алхаж лтэй. Тэгсэн шатны хажууд нэг охин уцаараа оролдоод доошоо хараа зогсож байсан гэсэн. Шатаар алхасаар нөгөө охины дэргэд хүрээд эртэл алга болчихсон гинлээ. Өгтлээгээ дум хөмгүй шатаар доошоо гүгээд байрнаас гартал жижүүр гадаа байхаар нь уулзсан гин. Тэгээд уулзаад нэг охин шатны хажууд зогсож байсан өгсөд яваад очлол алга болчихсон гэж хэлсэн чинь харин тийм ээ манай байранд нэг тийм юм байдیں۔ Гэхдээ гим хооргүй штэ. Гээд тоохгүй байхаар нь
жижигрээс нь хүртэл айгаад юу ч гэж хэлж чадалгүй хар цухтахаараа тэндээс явсан гинлээ. Тэр оройноос нь эхлээд халуураад олон хоног бие нүвцэн юм гэж дуулсан. Энэ явдал намайг яг 5 дугаар ангид байх жилийн хавар тохиолдож байсан. Би эмээ дүү ахтайгаа амьдардаг байсан. Дүү маань жоохон 7 билүү 8 сартай байсан байх. Ээж аав нь гадаа сарчилуулахад амаргийн шин тэрэг авч өглөө. Шин тэрэгтэй болсноос нь хойш байнга л дүүгээ гадаа авч гардаг байлаа. Уг нь бол дүүгээ дандаа гэгээ тасрахаас өмнө оруулаад араас нь манайх ажиллаа тарж ирэхээр дүүгийн тэргийг оруулж ирдэг байсан. Тэгэд нэг өдөр гэгээ тасрахын тулд юм уу да дүүгээ оруулчаад агаа хизээрх юм бол тоо гэд цонхороо харсан агаа ирдэггүй. Бүр хав харанхуй болчихлоо. Би ч гайхаад яна дүүгийн минь тэрэг шүн гадаа байж болохгүй юмсан гэж бодоод л байж байсан. Ашгүй тэгж байтал агаа ирж тэрэг оруулж ирсэн. Дүүгийн маань тэргийг үүдэн тавьдаг байсан юм. Том өрөөнөөс шууд үүдэн байгаа юм харагддаг. Би гэдэг хүн шүн том өрөөнд унтаж байлаа. Гэтэл нэг сэрсэн босоо суучгаж гайхаад юу билээгээд уцаа хайгаад цагаа харсан чинь 5 цаг болж байлаа. Тэгээд яага босоо суусан юм бол тоо гэдэл үүдэн тал руу хараад хөвчөж байсан чинь нэг л биш. Үүдэнд яг дүүгийн тэрэгний хажууд нэг арцгар үстэй хөвх биетэй эмэгтэй хүн байна. Бүр ялтчгүй тэрэгний дороос гарч ирээд над руу мөлхөөд болтоггүй. Одоо ч би тэр зүйлийг тодоос тод санаж байна. Тэгээд нойрмог байсныг ч хэлэхүү. Ягаад ч юм гайхснаа буцаад унтсан. Тэгээд өглөөс ирсэн бие маань нэг л биш. Толонд гарсан ам маань бүр дав дали зүүн хацар дээр ам маань байж байсан. Дүү маань бас яасныг мэддэхгүй уйлж халуураад эмнэлэгт очтол бит хоёрыг хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Хотоос дүүгийн маань ээж аав нь ирж сахиад байж байтал намайг тэрвэрж байгээд дүүг өгсөн чинь би өөрөө мэдлгүй дүүгээ унгаасан. Тэр үед яг юу болсныг үнэхээр сандаггүй. Яг дүүгээ унгааж байхаа сандаг юм. Тэрнээс хойш дүү бит хоёр нэг жил бараг эмнэлгээс салаагүй. Үүнээс бодоод үзэхэд нялх хүүхэдтэй айлууд шүн орой бүрхийд хүүхдийг эзэсээ гадаа орхиж болохгүй шүү. Хэрвээ харуу бүрийн болсон үед хүүхдийн ямиг оруулж байвал босгоныхоо гадаас ихсэрх юм уу? Юм наалцсан бол унаараа гэж бодоод оруулж байх ёстой юм л гэж бодсон. Би амьдралдаа нэг л удаа сүнстэй таарч байсан. Оросод нэг удаа найз залуутайгаа нэг байр түрээслээд найз залуу маань ажлаар ойрхон гарахаар явсан юм. Тэр явгуур нь би оройн хоолой хийж байтал ус бослагч өөрөө асчихсан. Би гайхаад маасалтын байхтаа гэж бодоод нэг юм бодлого өнгөрсөн. Тэгээд л хоолой хийж дуусаад хүлэнгээ нөгөө өрөөнд ороод зургт үзэж байсан чинь нуруугаар хүйд дагаад нэг л айгаад явчихсан. Тэгээд л найз залуу руугаа айгаад байна гэж залглаа. Удалгүй найз залуу маань хүрээд ирсэн. Бид хоёр хоолой идчихээд унтах төхөөд орондоо орохоос өмнө гэрлээ унтраагаад орондоо орсон юм. Тэгсэн жоохон байж байгаа гэрэл өөрөө асчихлаа. Унтраалгын доошоо дарчгаад байхад өөрөө дэшээ босчихсан байсан. Тэгээд л ахаад унтраагаад чанга тэмрэлтэд унтсан. Маргааш нь тэр байрнаас гараад явж байхад яг тэр байрны цонхоор хараад байгаа юм шиг санагдаад эргээд харсан чинь цонхон дээр нэг харан байсан. Үнэхээр амар. Амьдралдаа ганц л удаа харж одоо хүртэл тэр харсан зүйл маань тодоос тод санагддаг явдлаа сонирхолтой.
Би 5 настай байлаа. Аавтайгаа унтдаг байсан юм. Нэг шөнө аав нойрон дондоо намайг орноос үлдээд унгаачихав. Би питгээд газар унаад сэрв. Нойрмог байсан болохоор нүдээ нухлангаа ааваа гэж хэлэх үед хаалганы хажууд нэг хар зүйл зогсож байгааг анзаарав. Лавлаацсан харал хүн шиг дүрстэй. Гэхдээ нэлийн өндөр. Нүур ам нь ямархуу байсныг сандаггүй юм. Харин хамгийн их тодоос тод сандаг зүйл нь уулаан урт конусын хамартай. Тэр зүйл намайг цоо ширтэж байв. Яг тэр мөчөөс тэр зүйл зайнаас бүх биеийг минь өгшөөж, хоолойг минь боож байгааг би нулимс бөмбөрүүлэн ширтэж байв. Дотроо аава сэрэж намайг авраач гэдэл орилж байлаа. Гинт ямар азарч маав минь сэрээд миний охин газар унчихсан байж таа гэдэл шүрж аваад дараараа хийснээр би тэр аимшигтэй зүйлээс малтарсан юм. Хүүхэд байсан болохоор огт хүн тэлээгүйч бас мартаж чаддгүй байлаа. Зүуд ч юм уу хийх хоосон зүйл биш гэдгийг би сайн мэдж байв. 16 нас хүрдэг жилийн цагаан сар хүртэл тэр зүйлийг яг юу байсныг мэдээгүй. Хизээ нэг өдөр мэднэ гэж бодож байгаагүй. Тэр жилийн цагаан сараар нагц хичээндээ цагаан сар зориулж гаргасан баахан цурхаа мурхаа мөр гарах хэдэргээд шашны баахан юмар дүүрэн сонин гарч иглэж байтал хүүхдэд харагддаг 10 төрлийн шулмас гээд 10 зураг байв. Миний харсан тэр зүйл дөрвөрөө тэр 10 дотор байж би юу харснаа тэр мөчөд л сайн ойлгосон. Наад чи яг тэр зүйлийг багтаа харсан хүн байдаг болов уу? Би нэг их шашин шүтдэггүй ихэнх зүйл шинжлэх ухааны ямар нэг тайлбар байдаг гэж боддог. Гэхдээ надад тохиолдсон энэ явдал ямар ч шинжлэх ухааны тайлбар байхгүйг би сайн мэдэж байна. Энэ явдал надад өнгөрсөн үйл тохиолдсон юм. Нэг өдөр ажил нэлээд орой тарлаа. Ядраад өсөөд хурдхан гэртээ арихын төс бол машинаас агаад халаасан болоод гэрлүүгээ гიშгэж өгөв. Замч бараг машингүй байсан болохоор гიშгээд явж байтал голын тойлонд юм сүмэлзээд болтоггүй. Эхлээд би нэгч тоосонгүй замын гэрэл тусч байгаа ухааны бодоод явж байсан чинь яг хүн суужсан юм шиг тойлондын хөдлөд болтоггүй. Тэгээд за ядраад тийм марсан байлгүй гэж өөрийгөө тайвшруулад гэртээ харлаа. Тэр өдрөөс хойш нэг л сонирн болсон. Тойлонд байнга юм харагддаг болол машины дугуйнууд ээлж хагараад хэдэн талаасаа машин ирж мөргөөл ажил үйлс ерөөсө бүтэхгүй. Бүр гундаад болоогүй. 5 хоногийн дотор 8 удаа мөргөлдөж 2 удаа холоорж хэдэн ч удаа дугаа ахсныг бүү мэд. Тэгээд би төрсөн гэртээ очиж ахтаа үзүүлэхгүй болохоо байлаа гэж бодоод ажил тараа шууд очлоо. Хаалгаар орсон чинь сонцсон маягтай харж байснаа хүнтэй явам уу гэж асуулаа. Нэгч тоосонгүй. Ганцаараа явж байна гэсэн чинь машинд чинь хэн байгаа гэж хэллээ. Би бүр пал гээл дуун дээр нь болсон бүх явдлаа хэлээл авсан. Сонсож байснаа тамхи асаагаад алив гарцгаая юу байгааг харъя гэд хамт гарлаа. Тэгээд машины гадаа тамхи татаад чимээгүй зогсож байснаа хаалгаа онгоолго гэж хэллээ. Тэгээд хаалгаа онгоолгосон чинь урд хаалгаа онгоолгоод хойд сандал руу хараад хэсэг зогслоо. Би ч найгастай чимээ жагнаад л байж байсан. Наана байж бай битгий ойртойгоо суучихлаа. Тэр үед гадаа тасаранхуй байсан болохоор их айж байсан. Хэсэг хугацааны дараа гарч ирээд за орцгоё гэд гэрлүү орлоо.
Би тэгээд хил амгийн сугалчих гээд асууж гарав. За юу болоо? Юу байна гэдэл. Тэгсэн чинь ах хойд сандал дээр чинь хоёр юм сууж байна. Машин авах гээд ирсэн гинэ гэж хэллээ. Би бүр шоконд орож их шуугаад л явчихсан. Чаваас машиндаа хорогдсон ийм хоёр сүнс байна. Өөрхөн унаад явахаар уур нь хурж янз янзын юм тохиолдоод тоохгүй яваад байсан бол 4 дугуй чинь дээшээ харж болох байсан байна гэж хэллээ. Тэгэд би машиндаа хамгаалт хийлгүүлсэн. Тэрнээс хойш тэр зүйл надад дахиж мэдрэгдээгүй. Ер нь анх авахд л чам таарах унаа биш, хурдан сойл гэж хэлж байсан юм. Би тэр үед нь тоогоогүй л дээ. Би ер нь 10 наснаас өмнөх ихэнх үйл явдлаа ерөөсөө сандаггүй. Зөвхөн бодит явдал эсвэл зүуд нь ялагдахгүй аимшигт юмнуудаа санаж одоо хүртэл зүудэлдэг. Мэдээж юу болох нь ойлгомжтой. Баг байхдаа их хардаг байсан. Сүүлдээ харах нь багассан гэж бодож байсан ч саяхны нэгэн зуны шөнө тэр бодлыг нь үгүй хийж манай гэр бүлийн амьдралыг оронгоор нэргүүлсэн юм. 2018 оны 100 гэр бүлээрээ Булган аймгийн Тишиг суманд амархаар явсан юм. Ээжийн дүү их тэндээ тариа тарьдаг юм л та. Очоод бүх зүйлс үнэхээр сайхан байсан. Эхний нэг хоног тэдний гадаа майхан барьж хонлоо. Маргааш нь ээжийн дүү та хэд тэр байшинд явдлаа байж байхгүй гээд нэг байшин зааж өглөө. Эцэст нь аймгийн төв явсан өвөл хүртэл ирэхгүйгээд тэгээд бид тгийгээд нөгөө байшинд орж цэвэрлэгээ хийгээд өнжил гуц ойр зүрийн хэрэгтэй юмнуудаа оруулж тавиад нөгөө их чихэн байшинд очиж хоолунд хийж идээд тэр урд байдаг хяргас нуур байхаа тэнд өдөрт өнжөөд сайхан байсан юм. Тэгээ шүн болоод аав ээж хоёр дүү гурав унтах гээд нөгөө байшин руу явлаа. Би нөгөө эгчийн байшинд манай эгчийн байшин вайфайтай байсан. Утсаараа оролдож байгаад нөгөө байшин руугаа унтахаар явлаа. Утасныхаа гэрлийг асаага шүн ганцаараа алхаж явхад яагаад ч юм тийш орж болохгүй юм шиг санагдаад нэг л зүүн сонгоор алхаа удаашраад нэг л зүрх хурдан цоглоод хүүтэн хүс гараад л тэр үедээ нэг их юм бодсонгүй нөгөө байшин руугаа яваад орлоо. Аав ээж дүү гурав орон дээрээ надад газар орж зассан байсан. Унтахаар орондоо ороод мойр хөрдөггүй. Зуны шүн байж ямар ч саргүй нэг л ёрын муухай мэдрэмж төрөөд ширийн дээр байсан машины дэлгүүрээ аваад цүнхнээсээ боор банк аваад машинд онохоор гарсан юм. Тэгээд машинд ч юусоо унтаж чадахгүй шүнжингөө уцаа майцаар байгаад тэр шүн өнгөрлөө. Тэнд бид хэд уг нь 7 хоног төлөвлөгөөтэй байсан. 4-р өдрөөс нэхлээд аав маань өндөр хэмээр халуураад им угадлаа хийгээд ч ямар ч нэмэргүй байлаа. Тэгээд тэр өдөр орой би хичээндээ байж байгаад байшин руу орлоо. Тэгтэл тэр байшингийн яг хаалганы хажууд толтой угаалтур байдаг. Тийшээ бид хэд ерөөсөө ус идэггүй л дээ. Гэтэл тэрнээс нь ус туслах чимээ сонсогдоод тэгэл би толь руу хараад хажуугаар өнгөрөх гэтэл толь нь тийм гэхийн тэмдэггүй хүн гэхэд хэцүү. Яг юу гэж тодорхойлоо мэдэхгүй. Цав цагаан хүстэй хөгшин бүр үзээрийн царайтай эрэгтэй хүний дүрс харагдаад тэр үед би хөсчихсэн. Тэгээд арай гэж мэддэг баахан тарнаа уншаад гэрийнхний айлгч нэгэд нөгөө эгчтэй ч эвгүй сэтгэл төрүүлэх байх гэж бодоод юу ч хэлээгүй өнгөрлөө. Тэгээд хот руугаа буцах болж Эрдэнэтэд нэг хоноод гэртээ ирэв. Гэртээ ирснээс хойш 3-4 хоногийн дараагаар үнэхээр аимшигтай зүйлс гэрт ялангуяа надад маш их мэдрэгдэх боллоо. Чихэн дотор шөнө эрэгтэй хүн амьсгаддаг болов. Хэдэн шөнө унтаж чадахгүй солиорлын байдалтай байлаа. Шөнийн 3 өнгөрөөгөөд л өрөөний булангаас нэг нүдгүйгээд ширтээд байгаа юм шиг санагддаг болсон. Ээжи маань аашаарын шин өөрчлөгдөөд маш их архи уух болсон. Гэрт байнга хэрүүл маргаан гардаг болов.
Ээж бүр хэд хоног тасралтгүйгээр арх уудаг болов. Галтгоонд ус өөрөө гоожоод шүн хүн дуулаад байдаг болсон. Миний хувьд амиа хорлох оролдох ч гэсэн. Зүгээр л тэр үед үхч хэмсэн гэж дандаа боддог болсон. Өөрийгөө ямар байдалтай яаж өгсөн байхаа төсөөлөөд л. Энэ тухай нэг дэлгэрэнгүй бичихгүй байсан дээр баг. Ээж бүр аав руу заа зур шидэж, аяг тавг хагалж үнэхээр 360 градус өөхөн болчихсон юм шиг. Нүд нь тийм их тэмдэг өгсөн хүний нүчиг надад харагддаг байсан. Тэр үед би нэг шөнө бас унтаж чадаагүй. Намайг нэг хүн нэрээр минь дуудаад босох гэж чадахгүй, орилох гэж чадахгүй. Байж байгаа дараа гэж орлоод аав сэрээд тэгээд би аавда тэр шөнө юу харснаа хэлж яг ямар мэдрэмж төрөөд байгаагаа нөхцөл байдал нэг л биш байгааг хэлсэн юм. Тэгээд аав маань ламиран гээд хийдэж суудаг, маш тунлан байдаг. Бат хоёр гээд манай ахын амийг баг байхад нь аварч байсан юм л да. Тэгээд ч манай гэр бүл төвчнөө зөндөө тусалж явдаг, маш чадaltaй лам байдаг юм. Одоо амгаланд гэрн байдаг. Тэгээд гэрийнхээрээ тэр ламын доров. Тэр лам намайг чойжин буулгадагч гэлүү, чойжингийн сахиусч билүү нэг сонир дуудаад байдаг юм. Тэгээд л баг минь тусын зөрүүгүй шууд л та нар яах гэж буруу цагт буруу газар очив юм. Чойжин чи мэдэж байсан байж яагаад эрт хэлээгүй юм. Гэт нэлийн уурлангүй байна. Тэгээд өхөд нэлийн утчихсан би ч их төгчгсөн маш хүчтэй өхөр ээж маань мөрнөөс бариад манай гэрт хүрээд ирсэн байна гэж хэллээ. Тэр хүн амт ахуй цагтаа архинд маш их дуртай хүн байсан. Архинаас болж өөрийгөө хороож өгсөн гэд тэгээд л ээж архи уугаад байсан гэж хэллээ. Зүүн хацрыг чинь шүнжэнгөө илж дуудуулж чанга нээж хундаг юм байна. Тэр үед би ээж рүү харахад зүүн хацар нь унжчихсан байсан. Тэгээд маш их ном уншиж засал хийж гавлын эсэн хэлбэртээ сони юм биднэрт өгөөд энийг зориод тоолцоотой хийж ууж байгаарэ гэд өгсөн. Хэртэрч үүдэнд харган билүү юу үлээ нэг юм хадаад бас зарааны арьсвэлгүүд адууны хүүхэн бол арц угуулад гэртээ 3 хоног хонжлохгүйгээд тэгээд бид хэд гэрээд өгчээд 3 хоног ахындаа онохор болоод ээж юусоо дэрдэг шинжгээ шүнжэнгөө бөлжөөд бие хосгүй гэдэл орилоод байсан. Ахынд байдаг муурнууд сон дуурайд орилоод байсан. Тэгээд буцаж нөгөө лам дээр очиход шөнө 3 цагийн алдад хүрээд иргээд бид шөнө нөгөө ламын яваад очлоо. Ээжийг нүцгэлэх хэрэгтэйгээд нэг сони юмар ороолгоод үүр цайх үед дуусгах ёстой гэд үнэхээр амар байсан. Яг л нөгөө Анабелегийн кино шиг. Орилоод уйлаад одоо бодохоор жоох эвгүй байсан шүү. Тэгэл тэрнээс хойш одоо хүртэл таймсайгаа амьдарч байна да. Би оюутан байхдаа дотор байранд амьдардаг байсан юм. Өрөөндөө өгөн дөрүүлээ байдагч нэг охин маань найз залуу байхаа өрөөлөө явчихдаг байсан болохоор ихэвчлэн гуруулаа байдаг байлаа. Нэг нь миний багын найз, нөгөөх нь доод курсын охин. Тэгээд би. Өрөөндөө 2 давхар 2 ортой. 2 ханандаа өөдөөс нь харуулаад тавьчихсан байдаг байлаа. Өөдөөс гарсан орны дээд талд найз маань, доод талд нөгөө доод курсын охин. Миний дээд талын ор хөвчлэн эзэнгүй байдаг байв. Миний унтдаг орны хүлд залхуулаад тавьсан хичээл хийдэг ширээтэй. Нэг орой эртхэн унтах санаатай орондоо орчихсон. Найз маань бас унтах гэж хөвтчихсэн. Харин нөгөө охин хичээлийг хийдэг ширээний тэнд утсаа оролдоо сууж байлаа. Би ч тэгээд л унтаад өгсөн. Тэгээ шүн тунд би яагаад ч юм гинэт сэрлээ. Цонхоос сарны гэрэл тусчихсан өрөөнд доторх юм гайгүй харагдаж байсан. Тэгсэн чинь нөгөө хичээл хийдэг ширээний тэнд хөлийн жимээ гарахаар нь тэр зэглүү харсан чинь сандал дээр нэг хүн суужчихсан доороо эргэлдээ сууж байлаа. Уг нь төшлөггүй сандал л та. Би ч тэр үедээ нэг ихэн бодлого намайг унтахаас өмнө тэнд сууж байсан өрөөний охин
одоо болтол унтаагүй байгаа юм байна гэж бодоод л нөгөө охины унтаж байсан орлого гарсан чинь тэр хоёр хоёулаа орон дээр унтаж байсан. Миний нургаар хүйт дагаал хүнжлөө толгойдээ хүрээ нөмрөөд юу босныг лавлаж харъя гэж бодсон ч зориг хүрэхгүй нүдээ тасаанаад чихээ таглаад зовж буцаж унтаж билээ. Мэдээж манай өрөөний хаалга байнга төгжээтэй байдаг байсан. Тийм болохоор тэр шинэ хүн орж ирэх ямар ч боломжгүй байсан л та. Ямар л галзуу амьтан хүний өрөөнд орж ирээд харанхуйд ганцаараа эргэлдээд сандал дээр сууж байх вэ? Би энэ яваа наснда 3 удаа айдас сэргүүм явдалтай таарч байсан. Одоо та бүхэндээ нэгийг нь хүргэе. Нэг өдөр би нөхрийгөө дагаад чанар гэдэг юм дээр анх удаага очиж үзлээ. Улаанбаатараас өрхөн явах замд замаасаа нэлийн салаад байдаг газар. Амар лагал юм болдог юм билээ. Мэдхэл байх л та. Гороо гэд уцаар хашаа шиг юм хийцэн хүмүүс тэр дотроосоо болж өгөл гардаггүй. Гараад эргээд орохдоо гангаар гараа угаагаад орж ирж байсан байх. Удмаараа зэрэг цагдаагийн гэр бүлийн том биетэй ахын эхнэр нь чойчин гэдэг юм авч байгаа юм гээ. Том биетэй ах их л дурамчхан энэ юмыг юу наах хэрэгтэй ч юм уу гүү ч юм уу гэд нэг итгэдэггүй энтергээд л тэрүүгээр л нэг бэдэлцээстэй байсан юм. Харанхуй бүрий болж бөөлөх хүмүүс юм хомоо бэлдээд л сүр дүүлэнтэй юм болж байлаа. Би засмаар санагдаад болдоггүй. Нөхөртэй ихтэл нөхөр маань гороноос бүрийгээр битгий гараа би чамайг дагуулж явъя гэд гороноос гарав. Гарвуугүй юугүй л салхи хэсгэрч дуурайд айгүй мухай айвгүй байсан. Нөхөр маань надад хэллээ. Ийш тийш явах таарлгүй зөвхөн намайг л хараарай. Тэгээд хурдан бийцсад буцаад орё гэд. Гялс манс бийцчихэд нөхрөөс өөртөө шаралгүй ёсоор байгаад гороондоо эргээд орсон. Гороон дотор оронгууд л нөгөө салхич нь байхгүй болчихсон. Гэтэл зөрөөд нөгөө том биетэй ах бийцсээр гараад нэлээд доошилчихв. Төд удалгүй нээх муухай хүүхний хоолгоор балиар орилоод авраарай туслаарай гэд орилонгуудаа пит пад гэдэл хүнтэй ноцтолтой байгаа юм шиг боллоо. Би ч дотроо баавгаанд барилжглаа гэж бодсон. Тэнд байсан хүмүүс чонд барилжлаа гэж орилдоод л бүгд яаж чадахгүй сандралтаад л байсан. Харин тэгтэл нөхрөө манах нэг бөөгийн манжиг гэдэг зүйлийг аваад горооноос гарч том ахыг өчр зүггүй шахуурдаад л нөгөө ах чинь ганцаараа гадарт муухай орлоод л байсан. Арай чин тайшур бололтой хэн байсан бэ? Хин намайг зодсон бэ гэдэл ойрлоод л. Тэгээд тэрнээс хойш том ахын хамаг сүрсүүлд нь нөгөө пэдгэр зам юу ч үгүй хулчираад нүдний галцааг унтарч биеэ ихвэдэл суугаад байсан. Тэгснээ намайг хүн дуудсан. Би майхны нэг байна гэд бодоод юу ч бодоогүй гараад очтол ардаас тэрч аваад шидлээд байсан. Энэ юу болчихоо? Намайг янзлаадсаад энэ зүйлийг мартуулаад өгөөч гэж үглээд байсан. Ингээд нөхөр маань эндээс явъя гэд бид нар замдаа гарсан. Нөхрөөс юу болов ямар амар юм бэ? Би бараг кино үзчихлээ гэж ярьж явтал нөхөр чонод байвсан юм шээ. Дайрлага дайрчихсан. Хайрын чамтаа гарахтаа харсан юм. Тэгээд чамааг эвгүй юм хараад айчих вэ гэд над руу хараад л яваад байгаараа гэж загсан юм. Ер нь бол энэ зан үйлэн дээр чигэд итгэхгүй байна гэж томроод байх шаардлагагүй. Тэгээд чиний газар тогшин гэдэл баахын ярьлаа. Гэртээ очиод хадам ахын өмсөж явсан дээлний арталт урт хумсаар самарсан юм шиг 4 хумсны уртаа мөр гарсан байлаа. Дөрвөн жилийн өмнө би 2 настай охинтойгоо Монголд зуны 3 сар байхаар очсон байлаа. Манай найз хүүхэн нөхрөөсөө салжчихсан. Тавтай 2 охинтойгоо хоёулах нь амьдарч байгаа. Хонхоор хүрээд ирээч гэд намайг өрөв.
дортой идэж уух юм аваад хүүхдээ хөтлөөд орцоор нь ороод давхарт нь гараад тонхыг нь даалаа. Гэтэл манай охин орохгүйгээд уйлаад болдоггүй. Авсан дортой юм өгчүүд хүүхдийнх нь олон тоглоом харагдаж байсан болохоор бэбитэй тоглож байгаад харинаа гэд тавьшруулад арай хийн орлоо. Хоолцоо идэж уугаад бас 2 пи уугаад унтахаар болов. Манай охин байн ирж ээжийн дундахгүй шүү. Гэртээ харна гэж сануулсаар байгаад яах аргагүй ядраад унтаад өгөв. Манай найз бит хоёрт зочны өрөөндөө газараар гуц тавиад ор засч өгöd унтахаар хөвшин нэг болж байсан. Үүрээр 4 өнгөрч байхад манай охин амар чанга чалаад намайг сэргэв. Би ч сандраад охиноо харсан. Сонхоор замын гэрэл туссан байсан тул өрөө сайн харагдаж байв. Охин маань миний хажуу суучихсан хан дагуулж гүйлгэж хараад байгаа юм шиг зогсолтгүй шаралсаар л байлаа. Тэрхэн хооронд надад эвгүй байсан ч зориг гаргаж босоод юу ч болоогүй юм шиг. Тайван гэрэл асааваагүй юу? Нөгөө өрөөнөөс манай найз хүүхэн нойрон босоод ирэв. Яна яасан бэ? Ямар амар уйлваа гэдэл. Тэгэд бит хоёр шууд хувцлаад гэртээ харсан. Өвөө эмээ нь гайхчихсан. Хүү айлтгоно гэж явсан үүрээр юу хийж байгаа юм гэдэл. Болсон явдлаа ярьсан чинь эмээ нь арц үжээр ариулаад тэгээд нам унтаж билээ. Дараах нь өөр нэг найзтайгаа уулзаад охиноо нөгөө найзын дайсныг хэлтэл. Цаадах чинь ерөөсөө тоодгүй маа. Анх тэдний охин төрчгөөд гидийгээд уйлаад мэмэ идэхгүй эмнэлгээр явахаар ирүүл хүүхэд байна гэд яах учраа мэдэхгүй явж байхад нь би шүтлэгтэй юм болохоор дагуулж бөө дээр очсон. Гэрт нь юм байдаг гэж хэлсэн. Хүүхдийн сүнс ээжийг нь булаацтай байдаг юм байна гэж байсан. Тэгэд манай найз Орос школтой юм болохоор нэг сүжиггүй засал энэ хийлгээгүй хайсан байсан. Хүүхдээ 2 сартаагаас нь зөвхөн нэмэлт хичээлээр хүн болгосон штэ гэж надад ярьж билээ. Би оюутан байхдаа аяллаа хөтөж хийдэг байлаа. Анхны аялал маань увс нуурлуу 10 хоногийн аялал байсан. Нэг жуулчинтай хоёулаа дарааганаас автобусанд сууж 2 хоног 90 градус хатуу модон сандал дээр унтаж чадахгүй үнэн хэцүү явсан. Байнга явдаг хүмүүс нь зүгээр л хурхраад унтаад байлаа. Манай жуулчин ч яхаж ихвчээ зүгээл тудалж чангалал яваад байсан. Хоёр дахь шөнө нь сар автобусны цонхоор нэвт тусаад бүх хүмүүс зүгээр л нам унтаж байлаа. Би ихний шөнө унтаж чадаагүй болохоор амар ядраад хажуудах урзаалка налаад жоохон дуу хийж автобуст онцлоход сэрээд гайгүй болохоор нүд анилдаж яваад байлаа. Нэг амар донслоод сэрээд хартал хамгийн урт талын игний сууж байсан ихч босоод зогсчихсан байсан. Би жоохон гайхаад хараад байж байтал айжхан эргээд яг эргэж харах үед нь сарны гэрэл нүүрэн дээр нь туссан юм л да. Бурхан минь нүүр гэж юуч байхгүй зүгээр л хар нөх байсан. Орилох гэсэн дуулж гардаггүй юм байлээ. Хүн яг иймэрхүү үед яаснаа сандгүй гэдэг яг үнэн байх. Гараараа нүрээ дараад зүгээр л 1-ээс 10 хүртэл тоолсон. Хэдэн ч удаа тоолсон. Яах гэж ч тоолсон бүү мэд. Хорооныхаа салгаар харах хүн болгоны нүүрэн дээр тулж ирээд нэг юм хайгаад байгаа юм шиг байсан. Сонин бүр нүүрэнд нь тулж ирээд хараад толгоогоо хоёр тийшээ хөдөлгөөд жигтэй тулж хараад байлаа. Гэнэт намайг сэрүүн байгааг мэдсэн юм шиг яг хар нүүр нь над руу харж байгаад амар хурдан гүгээд ирлээ. Тэгэл нэг мэтгэд өглөө болсон байсан. Миний нэрийг Сувдаа гэдэг. Би нэгэн тусган төрж өссөн л дөө. Манай гэр тусганаас 6 км зайд оршдог. Тэнд манайхаас гадна 10 айл байдаг байлаа. Би багасаа л их ганцаардаг байсан.
Учир нь энэ 10хан айлын хүүхдүүдээс ганц эмэгтэй нь би байлаа. За тэгээд л хүүхдтэй байлдаж буудалцаж өссөн. Гэхдээ ганцаараа эмэгтэй байсан болохоор их хүүдэж ганцаардаг байсан болохоор би 2 дугаар ангиас л аим шиг ном, бүгж өтөртэй таасан хүмүүсийн бодит түүхүүд, гих зэрэг номыг шинтэн уншдаг болсон юм. За тэгээд л ёстой чөтгөр шулам сүнстэй тааруул мэдлж аваад л юм ярьж сундаа гэж бодоол нэг их зоригтой хүн байдаг байлаа. Оршуулга манай энэ хэсэг газраас маш ойрхон бараг л хажууганд байдаг байсныг хэлэх хэрэгтэй байх. Би хаяа дуулахшна гэд оршуулган дээр очиж номоо уншдаг байсан. Энэ явдал намайг 7 дугаар ангид байхад тохиолдсон юм. Нэг өдөр өхөр малаа хотлуулчаад оройн хоол цөөн хийх гээд ээж бит хоёр юмаа бэлдээд хуурч байхад ус байхгүй байлаа. Харанхуй бүрий болчихсон байсан яг хэдэн цаг гэдгийг сайн санахгүй байна л та. Тэгээд би гэдэг хүн сав барайд л усанд явлаа. Ходог замын цаана манайх шаны ордгон тал байдаг байсан юм. Манайх шаны хаалга уйчихсан байсан тул би залхуурч хашаад авах гээд хашаан дээр гартал. Бууцны урд том жижигээрээ насанд хүрсэн хүн шиг гэхдээ муур шиг суужчихсан. Айгүй уртгаар үстэй хамгийн сонин нүм нүцэн аим шиг амтан яг миний урдаас гарч сууж байсан. Нөгөө тааралд юм байнгээ томоод байдаг хүн чинь нийцэн гэртээс ирлээ. Түүнээс хойш хий юм нэрээр нь дуудаад орой унтаж чадахгүй хэцүү байдаг байлаа. Дуудсан газар руу гүйж яваад ээж аамаа найгаад намайг солиорч гэж бодсон гэсэн. Тэгээд сайн ламд үзүүлж арц аршаанаар арилаад арайлах айгүй болсон. Түүнээс хойш ээж миний уншдаг номнуудыг бүгдийг нь шатаагаад өөртөө муу нэрээ цуглуулад гэдэл бүү юм болсон юм. Надад тохиолдсон энэ явдал орой усан явж болохгүй. Чөтгөр дагдаг гэдэг үгтэй ч холбоотой байж магадгүй л юм. Их сургууль болгоны оюутны дотор байранд ямар нэгэн зүйл заавал байдаг. Нэгдүгээр курст байхад манай дотор байранд 2 чигээрх гарч байсан. Гэхдээ дотор байрныхаа нэрийг хэлээд яах вэ? Эхнийг нь 3 дугаар курсын нэгч найз залуу холоос ирлээ. Ганцхан хонолчоод маргаашд гэхэд яваад өгнө гэд гуйсаар байгаад жижигүрийг зөвшөөрүүлэх хал тунахаар болсон юм. Өдөр тэр их чи өрөөний хүүхдүүд байхгүй байсан юм л да. Тэгээд өрөөндөө ороод 30 минут болсон байх. Нөгөө их шатаар унтлахынхаа хувцас өмсч гисэн. Зөөлөн бууж ирсэн. Тэгээд жижигүрийг туслаач гээд гар дээр нь унчихсан. Жижигүр яав юу болов гэтэл нуруундаа хутгалуулчихсан байсан бөгөөд түргэн цагдаа нарыг дуудан хосуудын байсан өрөөлөө орох гэтэл хаалган төгжээтэй онгоолгоогүй. Тэгээд цагдаа нар эвдээд ортол найз залуу нь судсааханаа цус алдаад нас барчихсан байсан. Хажуу талын 2 өрөөнөөс мэдүүлэг авахд найз залуу нь хаагдаад би чамайг алж чадна шүү гэж ойлголоод байсан. Хэсэг хэрэлтэд дугуй болсон. Бид эвлэрсэн гэж бодоо таагаагүй гэсэн нэлээ. Модлог давхрын дарга манай өрөөний охин бид хоёрыг давхрын ойл дотроосоо түгжээд онгоодөггүй хамт очиод үзье гэж хэллээ. Нойрмоглчихсан бид хоёр дагаад явсан онгоодөггүй. Жижигүрийг дуудаад арай гэж онгойлготол талигаач хосуудын өрөөний нэг охин өөргөө халууснаас дүүжлээд биеийн зүүн хэсэг нь паран түлхээд аль хэдийн нас барчихсан байлаа. Бид үнэхээр их зочирдон жижигүр бас эмнэлэг цагдаа нарыг дуудан цогцыг гаргасан. Биднийг босод оюутанд юу ч битгийлээрэй гэд дуу байн шүүгээд үүрэг даалгавар өглөө. Харин өглөөс иргэд давхрын ойл цэв цэвэрхэн юу ч болоогүй мэт болчихсон байлаа. 2 дугаар курст ороход тэр өрөөнд ямар ч оюутан ороогүй. Учир нь эмэгтэй хүн уйлж гингээд аяг тав хагарах чимээ сонсогдох болсонтой холбоотой гэж оюутнууд жижиг ярих болсон. Би 2 дугаар курсын ихний улирлыг дуусгаад шилжин өөр сургуульд орсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Ер нь бол дотор байранд альва хэрэг төв болоход бусад оюутнаас нуух ёстой байдаг юм байна лээ.